Монгол улсын нийт хүн амын 35% нь 18 хүртэлх насны хүүхэд байна. Гэтэл сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлого манай улсын хувьд зайлшгүй шаардлагатай байна. 2016 онд гаргасан нэгэн судалгаагаар 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгааг гаргаж байжээ. Хүний эрхийн үндэсний хорооноос хүүхэд хамгааллын чиглэлээр 2016 онд гаргасан судалгаанаас харахад 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртөж байгааг тогтоожээ. Үүнээс 5 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 4 хүүхдийн 1 нь үл хайрлагдах, 8 хүүхдийн 1 нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг тогтоожээ. Ерөнхий улсын сургуулийн хүүхдүүдийн одоо энэ 14-өөс 17 насны хүүхдүүдийн хувьд бол энэ үеийнгийн дээрлэхлийн цахимаар за бит байдлаар одоо бусдыгаа дээрлэх эззүүдийг нь булаах одоо хулгайлах янз бүрийн байдлаар үг хэлээр доромжлох юм одоо гомдол мэдээллүүд цагтарын бодлууд нэлээдгүй ирж шалгадаг. Цахим одоо сүлжээгээр хүүхдүүд одоо бие биенээ доромжлох хурамч аккаунт нэгээд бусдыг доромжилж байгаа буцаага хаадаг ч юм уу ямар нэгэн байдлаар тоон улам өөр илэрдэг, үлддэг. Хариуцлагын асуудал яригддаг. Тэгэхэд одоо үеийнгийн одоо хүүхдүүд цахим сүлжээгээр дамжуулаад ангийнхаа охтуудыг, хөвгүүдийг, багш нарыг янз бүрийн байдлаа одоо байгаа зураг одоо өвшөөж байгаа ч юм уу, мүлэн анж байгаа ч юм уу тэрнийг одоо эрэг хөгжилтөө одоо байх гэсэндээ гэж юм уу ийм байдлаар одоо шоголсон, доромжилсан үйлдэлүүд хийдэг. Эргээд энэ одоо хүний нэр хүндийг хутаанд оромжилж байгаа асуудлууд байдаг. Эргээд асуудал хариуцлага болохоор зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан байж байгаа. Тэр энэ дээр бас нэг маш цензуртэй хандах шаардлагатай. Эрүүл мэндийн судалгаагаар 29 наснаас доошх насны хүүхэд залуучууд амиа орлох эрсдэл маш өндөр байгааг ажиглажээ. Насны ангиллаар навч үзэхэд 10-аас 25 насны хооронд хүүхэд залуучууд байсан байна. Шалтгааныг тодруулахад үе тэнгийнхний дээрлэхэлд дарамт гэж хүүхэд залуучуудын дийлэнх нь хариулж байжээ. За үеийнгийн дээрлэхэлд одоо дарамт шахалт нь бол одоо ингээд даймжирсаар хагаад амиа орлоход хүргэж байгаа. Тийм учраас одоо сургуулийн орчинд одоо ингээд бие бинийгээ цохих, түлхэх, эсвэл одоо нэг охтуудын юпгийн сөхөх одоо гизэг хүсгийг нь зулгаах ч юм уу энэ байдал нь болохоор нөгөө бие махбодын хүчирхийлэл буюу хүчирхийлэл аль нэгэн хэлбэр болчихдог. Энэ байдал нь болохоор одоо хүүхдийг нөгөө нэг өөртөө итгэлгүй байдалд оруулах, за тэгээд нөгөө сул дорой одоо тэр талаараа одоо сургуулигаа нэгэнд хэлмээр байвч итгэдэггүй ч юм уу судалгаан дураа ерөөхдөө дурдсан байдаг. Үеийнгийн дээрлэхэлд ингээ үйлдэж байгаа хүүхдүүдэд бол илэрж байгаа шинж тэмдгүүд гэж байдаг шүү дээ Тэгэхээр тийм учраас нөгөө тэр шинж тэмдгүүд нь ингээ давмгаалаад тэгээд ингээ дээрлэж байгаа дээрлэхүүлж байгаа хүүхэд маань ингээ өөдөөс нь юу ч хэлж чадахгүй, ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй, сургуулийн орчин, боловсролын одоо тэр багш сургууль хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан ч юм энэ хүмүүс нь яг дөрвтэй арга хэмжээ авч чадахгүй, хариу үйлчлэгийн арга хэмжээг нь авч чадахгүй байгаа учраас энэ одоо сургуулийн орчинд үеийнгийн дарамт бол ингээд дамжраал яваад байгаа гэсэн. Дэмэс боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд хүүхдийн хүчирхийллээс өрсөн сэргийлэх, хамгаалах, хариу үйлчлэгээ үзүүлэх, шинэлэг арга, төсөл арга хэмжээг нэвтрүүлэх шаардлагатай байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүсийн зүгээс хэлж байсан юм а.